Дарагтаа алуулсан манай нутгтныг зөрүүд хөшин байдаг байхгүй юу? Гэхдээ та энэ нэг алга дарам газраасаа нөгөөд энэ том гаа газар руу очичилтойг мөн чих гуйх юм аа. Юусоо гүрийгэд нүүдгүй шүү. Яна даргаа. За эстер хөвгтийнх нь нүүлгүү. Нүүсэнгүй. Яагаад тэр ганц хөгшин нүүлгэж чаддгүй чи? Та өөрөө мэдж байгаа шүү дээ даргаа. Нөгөө нэг гэлчий толгойтой нэг том биетэй хүү байна да. Би бүхэл бүтэн экскаватор аваачлаа. Тэгсэн чи яасан ивхээ тавьчихсан. Яац хэцүү юм дээ ч одоо төмөрнөөс хүчтэй юм уу тэр ч одоо хайш. Харин тийм. Хүн харахад нэг эмгтээлгэл юм явж идэг шүү дээ. Харин тийм. Гоё одоо тэр хөгшний чинь тэр гэрийн буйранд ор заяо. Манай сумын хамгаал алт эрдэнэс бүх тэр зүйлийн тэр судлан тэр доор байна. Яана. Хөгшнийх одоо 9 үеэрээ энд амьдсан гэд хөдөлж өгөхгүй бүч хэрэгж болохгүй байна л да. Тэр заяо тэр судлаач тэр алтны ордыг лицензээр хүн худалдаад авцсан ойлгож байна уу? Одоо тэр эзэн Улаанбаатароос наашаа гарсан ирж байна. Эртээ тэрэгтэй надад одоо тэр хөгшнийх нь нүүдгэрээ гэдэг нэг сая төгрөг атгуулаад явсан юмсан. Одоо тэрийг авах юм байл л да. Одоо баларлаа. Тэр хүн чинь байж та лицензний эзэн намайг хөөцөлцөр байгаа засагдараа болгосон юм ээ. Яна одоо би баларсаа. Та тэр мөнгөний үрцсэн юм уу? Өрөхгүй яадгийг би яад байлгаад байдгийг. Чиний нарийн бичиг уулсан чинь тэр үнтэй холбоотой шиг мэдв. Одоо яана одоо хамгаалагч нь ороод ирнэ одоо яадаг вэ? Одоо яадаг вэ? Юу гэж хэлэх одоо. Хой. Үшээ. Хүүе чи дахин дуулах юм. Яаж аваа? Тэгэхэр. Орж Тэр боссыг орол. Тэр засаг дарга нь харна. Тэр. Энийг газ трактораар дайраад аячтай. За энийг газ газартаа тэгшил. айн замдасаа явж ирвэ хаа. Өхрийн баас минь хөш. Би чамаа баас гатаагаад явчих засаг даргын суудал дээр аваач тавьсан. Ёстой тэгсэн үнэ. Ёстой үнэ. Одоо бодито би буцаад баасаа цэвэрлээ дөө. Йоо, газ баас арилгач. Яста хайр даахгүй. Навшмын танаа дээр тавтай морилны сумын хаалганы цаана өчтөсөн ихсгэ тракторын бензин тосмас ажилтны цалин мөнгө төгрөг яваад байна. Хөрөг оруулагч нар хөрөг оруулалтаа татах гад байна. Би ч юм аймгийн засаг дарга дээр тавья гэж бодож байна. Чи хайр даахгүй аашаа. Ганц боломж олгочихвол боосоо. Би одоо яг гинэ. Тэр мөө тэнэг хүүхдэл боодчих юм уу? Сум нэвтрэхгүй. Яацсан би яатай бэ? Тэр чинь усанд орохгүй сараагаад хойглогдсон юм байдаг шүү дээ. Хэцүү хоёр амт хүч хэрглэж болох хүч хэрглэх юм бол сум орнуудынхан бослого хийх багт бас санаа зовоод байна л да. Өөр ямар нэгэн гаргалгаа олдохгүй байх гэж үү те. Бага та. Тэрийг л олж харахгүй энэ чи. Нэг юм байна. Ямар юм? Ингэсэн хөгшин бол өөрөө бол нас нэлээ өндөр гарсан. За тэгээ тэр хүүгээ одоо нэг хүнтэй суулгуулад нэг хань ижлийн бараа харуулад нэг ачийн зулаа үнэрлэх юмсан да. Авгаагүй мүү? Авгаахгүй хөгшин бол ачийн зулаа үнэрлэх юм түүс болсон юм байд. Тэгвэл ойлгомжтой. Хотоос тэр тип мос мистис топ модулуудыг ачаад сулгач ил да. Болохгүй юу? Тэр хамаагүй. Миний бодлогоор бол ийм байна. Та байж та хөгшний сэтгэлийг их гой зөөлөж өгөө тэндээс нүүлэх хэрэгтэй л байна л да. Яг та байж та хөгшөндөө нэг төрлийн хэмжээнд, хөгшөндөө нэг хадмын хэмжээнд, худургийн хэмжээнд очих хэрэгтэй байна. Ганц охин тэр хүүд нөхч. Яадаг. Худург болчих юм бол асуудал арай өөр. Тэгээд л одоо ухаалц эндээчээд эхэлж болно шүү дээ. Би тэр охиноо тэнэг юм юу яриад байгаа юм? Арабын шахт бэлдэж байгаа чи. Юу чи хөдөөний айлын. Арам ямар амар домонд бил. Арабын шахт оо. Дан. Данси. Зати динэгтэй да. Дугу. Таахал болно заяа. Тийм их нарийн арга байна шүү дээ. Та бодлоо. Тэр арабын шахаас чинь илүү алт эрдэнэс хөрөнгө заяа. Хөгшний тэр гэрийн буйранд ор тэнд нуугдж байна. Окей, өхөр өчлөө. Ав манай охин шүү. За. Би тархин угаая. За би 2 хоногоос наашаа өрөөд ирээ заяа. Тэгээс шууд найр нийцгэр наатам хийгээл нүүлгээл доотхын ухаас идчих заяа. Яг үнэ. Чи найрны юм бэлт. Хорим нарийн би энэ асуудал хэлдэг. За тэгээ эргээ одоо уулзъя. За болчихлоо шүү. Хөгшнийг одоо очиж мухруудыг заяа. Урлаг соёлынхэнтэй ярилцъя би. Бүгдийг бүгдүүлээ идэх юм. Эжээ. Гуруудаас алхилах уу? Оо тэгээ. Эн гэрч угаа яцуух байдаг хөө. Ингээ гадаа гарахаар чи көмөн сайхан байгаа шүү дээ хөө. Ээж. Энэ миний энэ хин зураг магнаатсан зурагтай байна сонио.
Мянган хоньны дунд явахт нь би шууд хармагцаа таньддаг сонин Хүч миний хүү эзэн нэмж танилцгүй яах юм? Бусад оргонууд маа гэж мэдгийг миний хинцгий амир өөрмөц штэ. Мяс гэдэг нэг сонин байдаг юм аа. Харахгүй явж байгаа чүн мөн явж байгаа амир эвгүй байдаг шв. Дунд цагаан үстэй, дуран хар нүдтэй тэгээд намайг чиглээд мяс гэдэг амир эвгүй байдаг юм аа. Тэгтэл төрсөн хотон дотроо бид хоёр гэж үнждэг юм да ичим. За наадах чинь хаа нэгтээ сонссон санагдаа явчихч вэ? Би таны хүү юм чинь зүрх сэтгэлдээ ойрхон болохоор сонсон санагдаж байхгүй юу да ичим минь. За. Ичээ. Оо. Миний энэ хин сурганы аав ээж хоёр нь хайцээ. Ойчд явахгүй юу даа хөө? Манай аав ээжинд явцсан юм уу? Гүй, хүм мал хоёр ч өөр хөөе. За, чи ерөөсөө хүн амьтны хажууд битээ илдүү хангай юм яри ойлгож гин үү? Тэгээд онгоон дороод яваадах юм. Би сая гол дээр явжсан чиний тухай яриад байна. За учрыг нь оллоо хөө. Тэгсэн чи ийм байж тээ миний хөө. Ингээ сонсчих хөөе. Тэр нэг гар утас юм гэж гаргаж ирээ тэгэл ингээ фэйсбુક гэж орд юм ба штэ. Чам шиг тэгэл нүүрний гавцсаар чи явдггүй мэн хөөе. Та ичгүй би ичгүй шүү ээж минь. Хурдан тэр утсыг аваад фэйсбુકийг суулгаж өг. Хэрвээ ирэхгүй бол би солиороод мэдрэг юм шиг одоо ингээл нүүр ном гээд хуцаад явна шүү ээж минь зүгээр. Юу гин вэ энэ одоо ямар тэнэг пост тавиа вэ? 0 орлоо амжилт үсээр игсэн баг. За одоо нөгөө лайк гэдэг ах байлгүй. Ай. Лайк гэдэгчлээ. Хинцгэнтэйгээ селфи диж лайкийг цуглуулнаа. За хинцгэн анхаараа селфи авлаа шүү. За мөн хүүтэй нэг хурдхан шиг гар утас авч өгөхгүй юм болохоо байж байгаа юм байна да. Өстой гой тод гарч ээж. Ижиний нэг шатаан уу? Үгүй дээ ээж минь та утас авч өгч ижил дараа нь шатаагаараа. Би танаас нэг юм асуух үеч. Оо. Энэ манай гэрийн хоймрын авдралт яг юу идэх юм бэ чи? Хөөх, миний хүч яасан ноцтой асуучих юм. За энэ авдралт чи хүчртэй. Манай нутаг яагаад бусад нутгаас үнэтэй байна? Өвд нь яагаад зуд болохгүй байна? Зун нь яагаад зуншлаг сайтай байна гэдэг чинь энэ авдралтай холбоотой. Манай нутгийн байгалийн их ундраг нь хүүгээрээ холбоотой байхгүй юу? Зарим хүмүүс бодохдоо энэ авдар дотор алт байна л гэж бодоод ах шиг байгаа. Ямар юмных нь алт байх вэ? Энэ авдранд алт байгаа гэж бодохоор миний шунал хөтлөөд байна. Тэгээд алт өргөө кинон дээр хоёр хүүхдэн тэнэгддэг те ээж. Йоо. Зүрх авах шигх юм ачи чи. Нэг бухаа хувир айл явчтыг. Өдөр алт өргөөдөр гардаг ёроо юм хоёр чи их муу хүүхд. Миний хүүч сайн хүүхд байхгүй юу? Сүмбэ. Би сүмбэ юм уу? Тэгвэл би сохор хүүхэнтэй суухна ээж. Иш хүүминэ. Тэр чи Монголын уран сайхны кино, энэ ч бодит амьдрал. Миний хөө. Бодит амьдрал гэснээс тэг хүнтэй сууж ижигээ нэг ачийн зулаа өнөрлүүлээч. Та яашгаа. Юу яашиг гэж. Хүнтэй суугаад айлын ноён нуруудаад өмг түшиг тулгуур нь одоо амар тэнэг санагдаад идэг юм надад. Миний хөө. Ижийн энэ авдрыг 9 үеэрээ манлаа. Миний хүү чи 10 дахь үеийн арай ингэж удаа судраа таслах гайгүй байгаа үстэй. Юу гэж те ээж минь би хөгшивсэн хойнооч гэсэн манаа л байж те ээж минь. Миний хөө ганц хүн айл болдгоо ганц мод гал болдгоо гэдэг үг байдаг шүү миний хөө. Үгүй чи юуг энэ голч хилээ яваад байдیں۔ Үгүй ястай энэ хажуугийн нөгөө хин үржи хамтдаа суучаач. Үржээ те юу? Тэ? За тэгэж ир заяагаа гомдоогоод юхвэ ээж минь аа. Яасан? Наа үржээ чи эрэгтэй хүнээс ядгаа байхгүй. Хоёр эрэгтэй сууж яана л гэсэн үг заа юу. Эмэгтэй эмвэж арихун, тамхитат нь адуу малтаа ноцолж байгааг та хараа үсттэй ээж минь аа. Яаж тийм хүнтэй суучаад бүх амьдралаа даатах юм болидоо ээж минь. Миний хөө. Засаа. Нэгэн шард урган үргээд тэгэхээр эвэрнээс нэрж байгаа тонгороо айсан чаар эвэр нөх. Ийм л мангар хүнтэй ээж минь наа чи. Сайн байна ажилтгаа. За сайн хүүмэн. Хүүмэж гэж тийм жуганд бүсгүй хүүхд юм байгаа юм. Хараас хагасаа бүсгүй баг чи доромжлоод байна уу? За доромжлаад ах юу байсан бэ чи над өмсөн зүснэ хараач. На хамар чи өдрөөс өдөрт улаагаад яваад байна. Наач архинах штэ. Чи үеийнхнийхээ хараач. Бүгд айлын ихнэр болцсон байна. Бүгд нөхрөө халамжлаад үр хүүхдүүдэд асраад явж байна. Тэгэхээр чи өөрийгөө хараач үржээ. Ичиж. Чи өөрөө ичиж. Юунаас нь?
Чи насны залуучууд яаж юм? Айл хонор гисээд авгаа хүүхэн эргүүлээд 10 20 30 40-оор нь хүүхдүүд хийгээл яваад тахт чи өөрийгөө хар. Тоо шарганы хэрүүлээгээд гэр тойрол гүгээд байгаа гэж ич мэдүү чи. Хөө. Бүр сонсоод байсан чи бүр хэрээнийхээ харыг гайхаж байгаа шүү дээ. Та хоёрын хүү солигдсон шүү дээ. Энэ хоёрын угаа мэтгэвтэй. Тэр жил би танаа ээжтэй чи амар байна уу гэж зодгосоос олж чи уг нь бүсгүй хүүхэд чи бүстэй хүүхэд байх байсан байхгүй юу? Яана. Ой! Гэлжгээл надтаас уу мэдөө? За зүв. Чамтай юу? Тий. За тэгэж амьдралаа өрөө юугүй зүгээр аа. Нэг гохгүй аригчтай суучаад хорин мормоос амар гоё хийсэн маргааш насанд зодож нүдэ байхгүй ш наача. Үр хүүхдүүдэд асруулаад халамжлуулаад хоол хийгээд тавьчих чи орой ирээд ийм горилтай шил хийгээд ахтай яадгийн ингээд хүн зодоод байхгүй. Нүд бүд цүм бавцсан байхгүй. Тэгээ хүүхдүүдэд чирж ирээд ээжийг нь санааг зовоогоод өнөөгч намайг дахиад зодчлоо ээж минь салгаад өгөөд ийм амьдралыг би хүсэхгүй байна за. Ой! Чи би чам яах вэ? Нэг л өдөр хөнднөө заа. Хөндөш юм дөө. Хөөй. За буруу зүрүү юм ярьж байгаа тэр хон хургаа чи нийлэх гээд байна. Явчихъя. Эс наачи хүндэн гээд айлгаад идэх штэ намайг. Та хурдан төмрөөр дээл хийж өгөө ядаргаатай. Энд тэнд хон хариулаа явж хахт энэ тэндээс гарч ирээ сонгондоо ажил бон гайж бүр. Тэгэл гиз томроод 10 сар хөвлөдөн тэгээд хиний хүүхэд мэд юу ярьж байна би ч. Гуйл мэдгүй би бүр гайхсан. Сайн байцгаана уу? Асаага аварч байна уу? За битэрий яаж хаварсах шамд пайдаг вэ? Нэг алгын чидэ газар дээр 9 үеэр амьдарч байгаа хүнийг чи заавал дүүлэх ямар шаардлагатай? Чи засаг дарахаар их Болсоо хэн нүүлгэх нэг гэдэг байгаа юм чи. Гэхдээ чиний над дүүрэн дээр чи нүү гэсэн бичиг байдаг үстэй чи. Нүүлгэх болсоо. Би харин та хоёрыг баяртай мэдээд уулах гэж явна. Баяртай мэдээ. Ээд. За юу юм бол доогоо? За ингэсэн шүү. Хотоос мэдээ ирлээ. За Танаа наадмыг гэлжгээ толгойд чинь байна шүү дээ. Хүний хань болох болсон болж та удахгүй ачийн зулаа өнөрлөх нэ. яадаг му золиггүй чи. Яахаараа ч юм ганц ихтэй дуулгадгүй чи. Би өөрөө Чи заавал одоо энэ даргаар дуулгач нар цус харуулах гэж байгаа юм уу? Эйгөө наадах чи өөрөө ч мэдээгүй байгаа аргагүй өөргий. Зөө яац идэх. Ингэж. Одоо орчин цагт чинь интернет одоо энэ юм 90 100-д За. хүн чинь заавалчгүй хантайгаа суухдаа хань ижлээ одоо ингээд найзлж нөхрөлөө харж үзэх шаардлага байхгүй. Ерөөсөө энэ чинь дээр үйд нэг худаг тойлгоо тодруулдаг болсон шиг ерөөсөө мэрэгэн түргэн үзэж хараад за чиний заяаны ань тэнд байна гэж хэлээд өгдөг болсон гэж шин. Оо за. Тэгсэн чинь Монголын тэргүүн баяны ганц охинтой байна штэ. Танаа наадмыг гэлжгээ толгой чинь суух хувь зохиолтой байжээ. Тэгээ одоо нөгөө худ ургууд чинь хотоос наашаа гарсан байна окно аваад. Хүү. Сонин баг үз. Хүй. За тэрний тэр баян тарга нь яах вэ? Миний хүүл хүнтэй сууж ийн гэдэг чил их том буй шүү дээ. Би хүнтэй суух юм уу? Тийм байна. Ингээд их заяа бүсгүй хүний гарт очих юм дээ. Ястаа мэдрэлтэй нэрээ. Та ястаа хацтай байна шүү дээ. Ингээд та хоёр дэш торгон домбод тасч жаргах юм дээ. За яах вэ? Хүй. Нэг юм асууя. Хүүгээсээ нууцгаа. За. За нөгөө хүүтэй минь суuna гэсэн хүүхэн одоо миний хүүг нэг ч удаа хараагүй. Арай хурцж харчаад голоо явчих юм шүү га. Хүү яалаа гэж. За. Тэр чи өрдө үздэг хардаг хүн мэрэгэн төргөөнөөсөө тэр үнтэй суу. Заяаны хан чинь тэнд байна л гэсэн бол суухад бол суuna. Ерөөсөө тэр юу заяа төргөөс нь зөрчиж болохгүй. Зөрчиж болохгүй. Ерөөс хэлсэн байгаа юм чи заяаны хан чинь нэгэд. За юу? Одоо яг хэлсэн байгаа шүү дээ. Одоо жишээ нь юу гэдгийг. Баруун хойд зүгт нэм одоо чиний заяаны хан чинь нэг тийм ялгүй багцсан шаргал дээлтэй. Нэг тийм том биетэй нэг тэнэг дүүхэн царайтай тийм ээ нэг гэлжии толгойтой нэг юм нөхөр байна гэдэг одоо. Оо яг дур адил зурсан. Одоо ингэж хэлсэн байх нь шүү дээ. Тэгээд одоо тэр улсууд чи өрдө дээрээс өрдө тийм хиймэл дагуулаас харж агаад ерөөсөө одоо гэр нь энэ байна гэдээ олоод ирдэг гэж шүү дээ. Сонин байгаа шүү. Ямар сонин. Техник хөгжнө гэж нэр юм. Ястаа сайх юм бэ? Одоо юу юуг нөгөө улсууд танаа гэрээ хаяад ирсэн байгаа ш. Аахгүй юу вэ? Юу болоо явчваа? Хамгаалагч нар танаа худууд ч нод орж ирэх нь байна. Тайван байгаарай. За. Оо намбагаа сууч аа. Мөндөө. Сайн байцгаана уу? За сайн явж За юу байна. чи аав намд байдаг гэж хэлэхгүй яасан бэ чи? Өрхий цусарвцсан юм атаа хөрхий. Энд чинь танаа өргөн болох хүн чинь ээ. Яа соортой шахаад чи. Би одоо энэ хоёр цай одоо нэг тэнэг хүн хуурч байгаа юм шиг нэг тэнэг л юм ярьлаа энэ. Энэ хоёр нөөрх яаж яхад идэхин та өөрхий. Яа одоо бэр гооч үдсэн болгоос хүргэн гооч үзээгөө. За чи надад бас хэлээрэй би чи түрээний хүн мэдгүй шүү. Зорилгоо аа.
Сайн байцгаана уу? Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжиг хүлээж, өнөөдрийн бэлэг цай өдрийг сайн өдөр гэж тооцлоо. Амны машинтай манад байгаа юм байна, амжиргаа цагаантай танаад байгаа юм байна. Тансаг хаус нь манад байгаа юм байна, таван хамтанд танаад байгаа юм байна. Гэргийг үлгч нь манад байгаа юм байна, гэлжгэд хотод танаад байгаа юм байна. Хүүгээ чи гүйж өмнө. Хүлээж өмнө. Өнөөдөр чи сайн өдөр биш ээ. Модон хохмоо өдөр байсан шүү дээ хөө. Тэгээ валчнаа ташнаа гэдэгс яас. Үгүй тэр хамаагүй. Тэр хоёр хүүхдэр заяа төргөр болж байгаа тэр модон хохмоо байна уу тэр дашны балжин нэмтэй нүн хамаагүй шүү дээ. За хүүгээ чи гүйж өмнө. Миний хүүг гүйж авна уу? Тийм ээ. Ахгүй шүү. Тийм хурдан авдаг байхгүй хөө. Ганц хүүг өнд ороод байна шүү. Хүүгээс гэж хурдан авч явах хөө. Яасан. Ятар явгаа байж. Жогчхон жоор ойрхон гүгээд гятад түшиг яах гээд байгаа би. Дүл хүрдэг тоглоом шиг ядаа. Харин тийм. Аялж явахгүй дахиад гуй алтаа. Ёс жанслаа бодоод байна. Ёс жанслаа. Алтаа. Ураны орд гүйж явахдаа бүхийг өрмөө ургахад илтэг авгааг урд бүхих нэ. Дахиад. Ёс жанслаа дагч шүү дээ хөө. За наашраараа хөө. Хүүгээ чи гутнаа. Миний ганц хүүг авахгүй шүү. Ёстаа авахгүй хөө. Тийм хурдан авдаг юм гэж байхгүй хөө. Хүүг Чимэндээ. Үнд оруулна гэж байгаа ямар ч үнэгүй болгоо ичвта. Бүшгөөгийн үлгэрийн чөтгөр шиг яах гээд байгаа юм бэ авгаач. Ёстой зэсийн урд гүйж явахдаа бүхийг өрмөө зэвхэг авгаагийн урд бүхих нэ. За яах вэ? Яаж хийж гал хэрвээ төвшөөрүүлчих юм бол хурдхан шиг одоо энэ том техникүүдийн ажилд оруулъя да одоо хэцүүтэй. Ухаан сэндичээд эхлэх яах юм бэ? Алтаа бодоо. Олчих юм уу эсвэл? Хөө болж болохгүй. Олчих юм уу? Баггүй. Энэ ч Монголын яс 3 байдгийг хөө. Хатгаавла. Дараагийн ажил руу оръё. Биш өнөөдөр чинь модон хохмоо мөртлөө яаж сайхан өдөр байж За. За хөргөн гуулыг сайхан боллоо хөө. За ийшээс уу. Тэгээ хоёулаа ярилцъя. Одоо чинь хаврын адаг сар. Тэгээд нэг хоёр хүүхдээ нэг намрын ихэн сардаг сайхан өдөр харж байгаад нэг сайн өдөр гэрдүүлэх яаж. Гүү юу одоо шууд хормоо ихгүй цаг хэцүүдэд наач нь одоо боо том өвөрийн автомашин техникүүд ирж одоо бензин тосны хэцүүдэд нөгөө шанаг манд Зайл. Жавчи. Юу нэ сая? 9:40-оос 11:40 хооронд сайн цаг гэд манай зургаас хардсан байгаамаа. Удаа. Тийм болохоор манай тал одоо бүх юмээ бэлдсэн байгаа. Найр хормын санаа зовлтгоо. За. За тэгвэл хамаа байж втэ тий. Охиныг оруулаад тий. Охтын наруул миний охин чигс тогс шиг юм орж ирэн шүү дээ. Ай, васарван. Аттай мо цос юм ачи нэр юм. Надтай хандлан суух халахын сайхан хангар залуу нь хаана гэж ёо энэ юм уу? Намайг хараад ингэж байгаа юм чи өнөөхөн харах юм бүр зочих юм байл. Би биш. Ёо ингэж гэж. Хэрэг минь. Яна. Ямар хөөрх юм бэ чи? Ямар хөөрх жижиг юм бэ нараач. Ботхтой таарсан нь. Монгол алзнаад ишгнээсээ олвэ. Бактеритэй байвал яах юм Оо бэ? ишиг юм уу? Ишиг. За энэ чи юу болж байна тамина? Яав. Энд чи билээхэн хураг байхад ботго ишиг шиг яаж Монгол алдаж байгаа юм? За. Хүн болгоо өөр өөрийнхөө харж болдгийм байгаа үстэй чи. Үгсэн үгүй. Хүн болгоо өөр өөрийнхөө өнцгөөс харна шүү дээ чи надаа. Заавалчгүй хураг чи яаж харж байна? Хураг. Дугаа ишиг гэж хар мэдүү чи. Засаг дарах одоо юу гэж хараад байгаа юм? Би бол ботго юм уу ишиг л гэж хараад байна шүү дээ. Их зүв зам дээр харж байна. За. Дараагийн ажиллагаа. Хормоо эхлэх үү? Хормоо эхлэх. Оо миний охин хад бутгаа талцсан. За. Сайн байна уу хадам ээж? Сайн байна уу хадам аав? Миний халахын сайхан хангар залуу минь хаана? Наашнаа миний охин. Яава. Чиний сууган чи над ягаан дэлтчихнэ. Харин тийм. Юу манай нэг нөхөн дээр өдрөө та. Чи яав гэж утсан шүү дээ. Яаж ч чи гэлчих юм биш. Би чимс болоо хөхт гараад ирлээ. Ээж гэдэг ураад юм гараад ирлээ би яах юм? Ясаа гэлчих хөхт өвөө батмааргүй. Тэгээд юу Бам. үнэхээр сайхан залуу. Зөв зам дээр аваа. Хэн хоёр хүүхдийг хараач засаг дарга. Чи Аа? заяагаар дагаж дэлбэх гэдэг шиг одоо заяаны хосууд хоорондоо адилхан байдгийг л ямар муухай адилхан юм бэ ч одоо. Усны тусал дугаа адил юм. Үгүй яг шүү. Хүзүүн л өөр юм. Хүзүүд харин ч гоё эвлүүлдэг тоглоом шиг гоё таарч байгаа биш шүү. Оо нэг нөгөө яг байна. Яг юм гоо. Хором дээр эхлэх үү? За. За. Тэгэхээр юу яасан шүү хаа?
Ерөнхийдөө цаг давчуу өгнө гэхэлэр чи би хуримныхаа номеруудыг ерөнхийдөө тийм богинохон. Цаас их тийм жижиг бэлдсэн. За үзье. Цагандаа баригдаал тэр шүү дээ тийм ээ. Тий. Төлбөр мөнгө нөх юм За байгаа. тэр тал дээр санаа зовлтгүй. Оруу. За асуудал юм байгаа шүү дээ тийм ээ. За ингээд Монгол хурим найр маань одоо морин хуур өгч мөр эхлэхгүй болохгүй. Ингээд Монгол хурим найр маань ихэж морин хуурчаа өрч байна. Сайхан гэрээ жавар үргэх юм дээ. За жавар үргэ. За Юу вэ? Чи юу модны яр бариад ороод. болоо дуусаа. Та өөрөө цаг хэцүү богинохон гэдэг харсал богинохын бэлж байгаа санаатай. Арай л богинох нүггүй юу? Ийм юмнуудаа гэрээ жавар үргэхгүй. Сая үргэсэн айгуу гой дулаахан болчихлоо танах. Жаврыг бол зүгээр шап гэж явуулчих байгаа байхгүй юу? За уртын дууч наруулах уу? Арай л за уртны дууч наруулаад. Уртын цаг хэцүү байна. За уртын дууч ороод ир. За дуугаа эхлэе. 도롱 나서다 자, шууд дуушигдээ. Шууд. эргүүлнэ Оо жишээ. Гой дуулдаг өгдөг юу? Их ойлгомжтой тийм ээ богино. Надаас нэг хүсэх юм байна. Энэ миний хоёр хүүхэд энэ буян заяагаад гисгэж байгаа энэ сайхан өдөр яагаад ингэж энэ богинохон дуулуулаад байгаа. Гол нь цаг хэцүүдээ наа чи хүн За яг цаг тавчтаа байгаа юм бол ятаа нэг 3 дуу дуулаач. За хоёр дахь нь явуулах юм. Одоо цаг хэцүүдээ. За таны дуу. 도롱 대대 Шууд дуушигдээ. Шууд. өтлөлцөж явсан оноо сайхан Болоо. Давчих ерөөсөө ойлгомжтой. Арай л богинохон баг гэдэг. Зүгээрээ яха. 3 дахь дуул. 3 дахь дуул. 도롱 бороо Дуушигдээ. сайханда Шууд болоо. Энэ үгч харин соёлын тэргүүний ажилт өгөөд бүрөөс унуулаад годон гутлаа аваад гişгэр өгдөг. Тэгэлгүй яах. Хөөхд дуулчих шнэ. Хөөхөн байгаа. Богинохон их тийм. За ерөнхийдөө найр гатгарч шүү. Харин их сунжилж ирж шүү. Ерөнхийдөө найр маань сунжирээд одоо нэг зүйл байгаа хаа. Юу? Боос минь одоо энэ нэг найр хөгжөөх шиг нэг хүн би. Юу юм? За Найр хөгжөөд хүн аа. Хари. Тооцоо мөнгөний мартаагүй үз. Мэдээгээ. Мөнгөтэй штэ бүгдээрээ тустай мөнгөтэй штэ. За. За найр хөгжиж ороод ир. За. Найр хөгжөөлөх гэсэн дарга. Манай сум шилдэг найр хөгжөөгч. За. Олон жил найр хөгжөөж явна. За. 1 2 3 4 хүн хөгжөөх юм байна. Тийм ээ дарга. Элэг мэлэг зүгээр өстэй гүшээд язар болчихгүй биз. За. Яасан одоо хөлтэй би зүгээр хөгжөө. За. Зээ. За. Хорха. Бадаа явчлаа шүү. Йоо. Наад муу мал чи яаж байгаа байдал вэ? Хөгжөөж байна. Яаж хөгжөөсөн чи? Хорхот тэр сая хураг инээс сасаагүй юу? Мэ гэд. Айгаа хорхо. Гүт тэр гэжгэдэл хот нэг өрж үрэл толгоогоо тэгшэрт хэлээ лээ те сая. Тэгсэн биз дээ. Йоо, Бүх цаас авъя. юу чи хөгжөөдөг зэнийг яриад байсан юм уу? Зөндөө инээлт шүү дээ. Чи бүр солиорцсон явж байгаа юм хөөш. Мөнгө авъя л та дараа. Контор дээр очиод байж чи надаас мөнгө авах хаа чи. Зөндөө инээцгэж. Оо эргүүчээс дууруур ажиллаа. Юу хөгжөг? Хавирга дэлээ ууж гото. Энэ одоо инглитэйгээ хэдэн цаас ах вэ? Одоо чи ингээл тэгэл яриад 800 мянга төгсөв. Яа. Стаус үнэтэй шүү дээ. Сумын шилдэг хөгжөөгчлөгөөс одоо харин сая энэ түрүүний орж ирдэг морин уурч чинь одоо 2 сая. Түрүүний 3 дуулдаг нөхөр чи 900 мянга төгрөг. Нэг дугаар 300 дуулна. Дээрээс нь одоо миний найдам одоо найр үсний төлбөр 5 сая төгрөг нэмэгдэн шүү дээ ах минь. Үнэтэй шүү дээ. Эний хэдэн цаасыг сайн халаалж байгаа юм байна. За тэр ах өөгн заяа. За одоо найр өрмөө ажиллаа вэ? Та нөгөө бэлэг сэлтэй өгөх үү? Бэлэг. Одоо тэг хурдхан шиг ажилдаа орохгүй. Үнсэн ажиллаа мартав тийм. За би худуудынхаа хөдөө өрүүлж гадаа гандуулахгүй. Улаанбаатар хотод 100 цугийн арчаатай сайхан тансаг хаавус эдлэн гаа газар бэлгэл яа. хотод амьдрах юм уу? Хотод амьдрнаа минийхөө. За миний хоёр хүү аян замдаа саа яваарай. Тэгээд ач гарахаар ижигээ дуудна үз. Эсвэл хүүг минь нааш аваад ир. Ижээ энэ авдраа сахаад энэ буураа сахаад үлдээ. За миний хоёр хүү саа яваарай минийхөө. Удаа. Оо. Нарс чин дээр гарсан байна. Хотод очиж арьсаан сувлалд очиж амар. За та зунаас нааш. За ерөөдөө ихлээ. Ачаал. Хөөе юу ярьж байгаа бэ чи? Та хот руу ийм сайхан худалдаа болчоо та явдггүй ядгийн чи. Тэгвэл би хоёр хүүхдэд дөхүүлчээд ирж болох юм байгаа үсттэй. За баяртай. Баяртай. Чи явахгүй мүү? Би араас чи очие за. Ята чиний нэрийг хин гэдгийг? Да нэр нь ямар хамаатай яв цаашаа. Баяртай. Тэгсэгээ төөрөд ашгаа. Заавал ярьснаар ч бодлоо та. Ухий сэдий чи.
Эжим энэ одоо манай нутаг мөн үү? Таныг тийм аргагүй нүд халтарн болсон биш үү эжим? Ухаа донгчоо цэндийчээд огтлоод гисэж. Ямар муухай хүмүүс гэхээр ийм хүмүүс байдаг юм дээ эжим. Би гэж юм уу зүнэг толгой. Хүүгээ хүнтэй сууж ачийн зулаа өнөрлүүлэх нь гэхээр л үгэнд нь ороод явсан. Хай сайхан нутаг. Энэ сэргийх болов уу ичээ? Ийм ч болчих гэж. За минь хөө. Одоо нэг арга баг. Нөгөө авдар болох хэрэгтэй байна минь хөө. Авдар болвол энэ нэг учир тайлхдах гэдэг юм. Өнгөрсөн эжим налдахаас өнгөрсөн. Бэ чи хайгаад гал та миний хөө. Хажид ихчээ. Хажид ихчээ. Энэ одоо хэв бэ? Ирхмэ. Ашгүй та хоёр минь энд байсан юм уу? Хараагүй эмэгтэй юу? Хин энэ одоо? Дуугис үржээ мөн үү? Мөн үржээ. Үржээ. Энэ авдрыг минь хаанаас олоод ирдэг буянтай хөөхтэй вэ? За хажид ихч минь би авдрыг чинь ямар ч хэл байсан бүрэн бүтэн авч үлдлээ шүү дээ. За их баярлалаа хүм. Их нутаг минь, илгэн садан минь, их тунх амар амгалан байвал болоо та. За миний хоёр хүү авдраа олноо гэдэг чинь сайн цаг ирж ийна л гэсэн үг шүү. Тинэ эжим. Авдраач боллоо. Заяаны ханаач болж шиг боллоо тоо. Эхнүүдийн ариун хөрсөнд байгаа сүүлийн дусал ус дуусгын цагт алтыг уужуулахгүй та нар хэзээ нэгэн цагт мэднэ. Монгол минь сэргэж байна. Монгол минь мандаж байна. Дэлхийн зүрхэнд байгаа хөгчөн үеийн үед үлэх болно.